За энэ бичлэгийг би өөрийгөө хангалтгүй гэж мэдэрдэг. Өөрт нь ямар нэг юм буруу байгаа юм шиг мэдэрдэг. Эсвэл бүр цаашлаад өөрийгөө үзэн яддаг. Тийм мэдрэмж төрж байгаа хүмүүст энэ бичлэгийг зориулъя. Тэгээ энэ мэдрэмж нь янз бүрийн шалтгаантай байж магадгүй л дээ. Хүн болгоных өөр байгаа. Зарим хүмүүс одоо жишээлбэл урдаа нэг зориг тавьчаад тий эсвэл нэг юм хиймээр байдаг. Тэрийг яагаад ч юм хийхгүй яваад байдаг болохоор өөрийгөө залхуу амтан тий өөрийгөө ийм олиггүй амтан гэж боддог. Тэгээ тэрнээс олж өөрийгөө тэгж их шүүмжилдэг. Өөрийгөө хангалтгүйгээр мэдэрдэг. Өөрийнхөө хүссэн хэмжээнд яагаад ч юм тэгж хүрч чаддгүй. Эсвэл зарим хүмүүс ямар нэг зүйл донтцсон тий. Тэгээ тэрнээсээ болоод тэгээ өөрийгөө улам новшиноор мэдрээ. Тэгэл улам өөрийгөө донтуулаад өөрийгөө аргацаах гад өөрийнхөө асуудлаас зугтах гад байдаг. Эсвэл зарим хүмүүс хайрын тал дээр ч юм уу яг нэг тийм том асуудалтай байгаад байдаг тий. Эсвэл ягаад ч юм байнгын нэг тулгараад байдаг нэг тийм асуудлууд гэж магадгүй. Тэгээ энэ бүхний ард эцээцэд хүн ягаад ч юм өөрийгөө би хангалттай гэж мэдэрдэггүй. Би хангалттай сайн байж чадж гэнэ гэж мэдэрдэггүй. Тэр нь тэгээд бусад хүмүүсийн хажууд өөрийгөө тэгж мэдэрчэж магадгүй тий. Өө тэр хүмүүсүүдтэй харьцуулахад би бол юу ч биш тий. Би юм ойлггүй амт би юм доогуур тий. Эсвэл өөрөөхөө тэр тавьсан стандартад ч гэсэн хүрэхгүй болонгууд хүн өөрийгөө би угаасаа л юм ойлггүй амтан доогуур амтан хангалтгүй ингээд энэ мэдрэмжүүдийн ард юу байгааг хэдүүлээ судалцгаая заяа. Яг яагаад энэ сэдвийг судлах болсон бэ гэхээр би сүүлийн үед бүжгэлж эхэлж байгаа байхгүй бачаатай бүжгэлж эхлэе. Тэгээд тэр үед яг одоо надаас хамаагүй сайн бүжгэлдэг ч юм уу би ингээд цаанаасаа ингээд айгаад тэр хүмүүстэй ингэж бүжгэлж чадахгүй байсан байхгүй. Тэгээ би дотроо бодсоо би ер нь яагаад ийм мэдрэмж төрөөд байгаа юм бэ гэсэн чинь тэр хүмүүст өөрийгөө хангалттай сайн гэж мэдэрдэггүй. Ер нь яагаад ч юм өөрөө цаанаасаа тийм айгаад те тэр хүмүүс ч угаасаа амарлаа гэжтэй би бол тийм хэмжээнд биш гэд ер нь өөрийгөө тийм дутуугаар мэдэрч байгаа тэр мэдрэмжээс болсон. Тэгээ би энийг цаашаа жоохон өөртөө бодоод ирсэн чинь ер нь энэ зүгээр л тийм нөхцөл байдлаас хамаарахгүй хүн болгон яг өөрийгөө тэгж нэг тийм дутуугаар мэдэрдэг тийм мэдрэмж хүн болгонд байдаг гэдгийг би анзаарч эхэлсэн. Тэгээ цаашаагаад ер нь хүн яг энэ хүний мэдэрч байгаа яг энэ дутуугийн мэдрэмж, дутуугийн комплекс гэж бас ярьдэн шүү дээ. Адлер ярьдаг. Тэр яг хаанаас гарч ирж байгаа юм бэ? Яагаад гарч ирж байгаа юм гэдэг надад айгүй сонирхолтой санагдсан байхгүй юу? Тэгээ энэ талаар бичлэг үзчихсэн чинь нэг залуу тэгж хэлжсэн. I'm not good enough. Something is wrong with me гэд тийм үг байсан. Тэр нь ерөөсөө би хангалтгүй байна. Би өөрийгөө надад ямар нэг юм болохгүй байна. Надад ямар нэг буруу юм байгаад байна гэд тэр үгийг сонсчоод би ингээд хүлээн зөвшөөрч бол чадахгүй байгаа. За эхлээд бол ингээд жоохон эсэргүүцэлтэй. Гэтэ юу вэ? Надад ч бас тийм мэдрэмж төрж ирсэн штэ гэж бодсон. Тэгээ тэр үед яг энэ мэдрэмжийг би цаашаа судалж эхлэмээр санагдсан. Энийг зарим хүмүүс сонсоод юм сүртэй хүн болгон л угаасаа ингэж мэдэрдэг штэ гэж магадгүй. Гэтэ ерөөсө гол асуудал нь штэ тийм. Бид нар зүгээр ингээд ганц удаа өөрийгөө дутуугаар мэдрээ тий. За би дутууд бол муу байгаа юм байна. Би сайжрыг гэж бодож олно. Гэхдээ гол асуудал нь юу вэ гэхээр энэ мэдрэмж нь ахин дахин заримдаа өөртөө улам илүү хүчтэйгээр ороод ирэхээр өөрийгөө доош нь дараад байдаг. Өөрийгөө бүр тийм үнэхээр сул дороогоор үнэхээр тий ядмаг, дутмаг, олиггүй амтан гэж мэдэрснээсээ болоод цаанаас янз бүрийн асуудал гарч ирдэг. Энд гол ялгаа нь юу вэ гэхээр гимших болон ичиг гэдэг хоёр ойлголт байгаа. Гимших гэдэг нь хүн нэг удаа үйлдэл хийгээд за би буруу үйлдэл хийчихээ би энийг сайжруулж болох юм байна гэд ер нь бол өөрийнхөө үйлдэл дээр төлөвлөж байгаа. Би алдаа гаргачихлаа. Би энийг засъя. Гэхдээ ичих гэдэг нь юу вэ гэхээр за ичих гэдэг нь би яг ингээд хүмүүсээс ичих мичих гэдэг талаар яриаггүй. Өөрөөсөө ичихийг ярьж байгаа шүү. Өөрөөсөө ичж байгаа ойлголт нь энэ нь яг монгол хэлэн дээр ойлгохтой сайн буухгүй л та. Shame гэдэг үг гэдэг. Тэр нь би алдаа гаргачлаа биш. Би өөрөө алдаатай. Би өөрөө дутууд болмог юм байна. Би өөрөө л угаасаа ийм хүн юм байна гэд өөрийнхөө тэр identity руу орж байгаа. Өмнө бас ер нь identity гэдэг сэдвийн талаар зөндөл ярьсан. Ерөөсөө л би ийм хүн юм байна. Би хизээч ингэж чадахгүй юм байна. Би угаасаа ийм юм байна. Би залхуу юм байна. Би энээс гарч чадахгүй. Би те өөрийгөө удирдах чадахгүй. Би яа юу ч гэж магадгүй. Тэгээ энэ л гол асуудал байгаа. Ерөөсөө бид нар энийг хүлээн зөвшөөрөх нэг дурггүй. Энэ талаар нэг бодохгүй. Энд гол асуудал нь юу байгаа гэхээр энэ яг энэ өөрөөсөө ичж байгаа зүйл нь айгүй тийм доогуур явчихдаг. Ерөөсөө мэдэгддэггүй. Бид нар ерөөсөө энийг мэдэрч ин ч гэж боддгоо.
энэ мэдрэмжийг мэдэрч байхдаа за нэг хальт нэг онцгой мэдрэмж мэдрээд байна те. Тэгэл хайчдаг. Гэтэ яг үнэндээ ингээд одоо энэ мэдрэмжээ процесс хийгээгүй, энэ мэдрэмжтэйгээ тулгараагүй, энэ мэдрэмжээ яг байгаар нь хараагүй, яг ямар хэрэгцээ байгаа гэдгийг нь мэдээгүй, юу нэхэд байгааг нь мэдээгүй, тэр хэрэгцээтэй байгаа хэрэгцээг нь өгч чадаагүй болохоор дотроос энэ комплекс асуудлууд үүсч эхэлдэг. Тэгээ хараад ангууд сэтгэл зүйн аягүй олон асуудлууд яг эннээс үүдэлтэй гарч ирдэг. Хүн өөрөөгөө үн цэнтэй биш гэж мэдрэхгүй, өөрөөгөө те хангалттай сайн гэж мэдрэхгүй. Хангалттай гэж мэдрэхгүй байна гэдэг нь ерөөсөө л би бусад хүмүүсээс хайрыг хүртэх хэрэггүй гэдэг мэдрэмж байдаг. Яг хайр гэдэг сэдвтэ ороод явна. Би сайхан бүхнийг хүртэх хэрэггүй, би угаасаа үн цэнгүй, би хангалтгүй гэж мэдэрч байгаа цагт хүн яаж аз жаргалтай байх вэ бодоод үзсэн. Тим үед бас яаж тайван байх вэ? Зарим хүмүүстэй өөрийгөө тэр хангалттай үн цэнтэй гэж мэдрэхийн тулд тэрийг гаднах ертөнцөөс олдог гэж магадгүй. Тэхийн тулд байнгын сэтгэл зовнилтой, байнгын би дутууд улмыг харагдах вэ? Би хангалтгүй баймааргүй байна гэдгээс болоод яа гэм одоо гаднах ертөнцөд илүү үүсгэлэнтэй харагдах, илүү баян болох, амжилтанд хүрэх юу гэдэг. Гаднах ертөнцөөс яг тэр өөрийнхөө үнэлэх хүлэмжийг хайснасаа болоод илүү их anxiety-тэй байдаг. Тэгээ өөрийгөө яг ингэж хогийн ор мэдэрч байгаа бүр цаашлаад өөрийгөө бүр үзэн ядаж магадгүй. Бүр өөрийгөө үзэн яддаг. Би угаасаа би яагаад ийм олиггүй байд юм бэ? Би яагаад ийм байд вэ? Би яагаад тийм байд юм бэ гэд тэгж мэдэрснээсээ болоод тэр мэдрэмжээ мэдрэхгүй байхын тулд янз бүрийн тоглоомонд дондох, арх уух, тэгээ өөрийгөө ямар нэгэн байдлаар сатааруулахыг хичээдэг. Эсвэл зарим хүмүүс шүү дээ. Яг өөрийгөө үн цэнгүй, өөрийгөө тэг бусад хүмүүсийн харийг хүртэх хэрэггүй гэж мэдэрч байгаа үед өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлдэг. За угаасаа л би ийм олиггүй үн цэнгүй амт юм чинь. Бусад хүмүүстэй харьцаж яах юм? Би зүгээр эмороод байжээ гэдэг. Эморох гэдэг яг уу бид нар ингээд нэг тийм гоё юмар бодож иж магадгүй. Би ч гэсэн ер нь бол амар эмо хүн, амар эмордог байсан. Гэтэ ер нь одоо бодоод байхад бас нэг эмороход амархан байсан шалтгаан нь шүү дээ. Яг өөрийгөө тэгж дутуугаар мэдэрч байгаа болохоор тий бусад хүмүүс намайг нэгсэн ойлгохгүй, би угаасаа хайрыг нэг тийм хүртэх хэрэггүй гэж бодож байгаа болохоор өөрийнхөө тэр улам тусгаарлаад ганцаардлаа илүү тийм фетишайзгээ тий гоё болгоод сайхан гоо сайхантай юм шиг харагдуулж байгаа. Тэгж өөрийнхөө мэдрэмжээ тэгж зохицуулж явж байгаа тийм нэг арга гэсэн. Зарим хүмүүс тэгж дотгошоогоо хумигдж байгаа шалтгаан нь ерөөсөө яг энэс л болдог. Бид нар өөрсдөө тэгж дотгошоогоо хумснаас болоод өөрийгөө амьдралын маш олон нөөц бололцооноос өөрийгөө шууд татчихдаг. За би угаасаа хүртэх хэрэггүй хангалтгүй гэж бодож байгаа хүн тэ илүү сайн юм хийж бүтээ, илүү тэ урам зориг ихтэй тэ яадын одоо өөр хүмүүстэр ч гэсэн тэ очиж юм ярихдаа арай жоохон ичихгүй тэ арай нээлттэй. Гэтэ өөрийгөө хумжаагүй хүн ерөөсөө тэгж чаддгүй. За би хүмүүстэй тэ илүү тгий ингээ гэж бодохгүй. Нөгөө л нэг өөрийгөө тийм новшийн мэдрэмжээсээ болоод тэрнтэйгээ л ингээд нэг зуралтаа л байгаад байдаг. Тэрийг ерөөсөө тавьж явуулж чаддгүй. Тэр нь ингээд нэг тийм айгүй хүнд гинж шиг тий ингээд хүзүүндээ үүрцэн юм шиг. Тэгээд ингээд тэрнээсээ болоод ерөөсөө гүйж чаддгүй. Тэгээ хамгийн зөвүүн нь тэрийг ерөөсөө мэддэггүй. Яг ямар асуудал байгааг мэддэггүй. Юунаас болж байгааг мэддэггүй. Эсвэл зарим хүмүүс яг эсрэгээрээ өөрийгөө тэгж новшиноор мэдэрдэг болохоор тэрийг бусад хүмүүст уураар гаргадаг. Бусад хүмүүстэй өөрөөх нь яг дутууд болмиг зүйлийг нь те хилээд өгчих юм уу? Яг өөрийнх нь гол асуудлыг хилээд өгчөнгөт тэгвэл чи яад юм? Чи чамайг харъя те. Чи тэгвэл надад ийгээд үзүүлчих. Чиний өөрөө тэр юм чи хаана байгаа нь те. Чи юу нь яг хийн ч гэдэм үү? Ер нь өөр дээрээ биш яг гадагшаагаал бүх зүйл рүү буруутгаад, хуруугаа жичлээд тэ дайралт хийгээд. Гэтэ та нар бодоод үзтээ. Хэрвээ би ямар нэгэн нөхцөл байдалд өөрийгөө хангалттайгаар мэдэрдэг байсан бол яах вэ? Өөртөө хамаагүй ихтгэлтэй болно тийм үү? Хүмүүстэй ярихдаа ч гэсэн хамаагүй эерэг. Тэгээд өөрийгөө зовлонд тэ живж явж байгаа хүн өөрийнхөө сэтгэл зүйн асуудал живж явж байгаа хүн яагаад ч бусад хүмүүсийг тэ хайрлах, индрэх эсвэл яадын ямар нэг зүйлийг бүтээ тэгээд ингээд дээшээ өсөй дивжих гэсэн юмнууд нь байхгүй болчдөг.
Яагаад гэвэл байнга тэр дотроосоо өөрийгөө шимжилдэг дуу хоолой нь байнга л өөрийг нь ингэж чичлээл яваад байдаг. Одоо зарим хүмүүс те одоо зарим нэг тодорхой насан дээр очиж байгаа 30 мөч хүрчээ ч юм уу. Би одоо хүртэл миний амьдрал зэгцэндээ ороогүй штэ. Би уг нь 30 настай байхдаа миний амьдрал аль хэдийн зэгцэндээ орцсон те. Аль хэдийн байртай, машинтай, ядын гоё ихнэр хүүхэдтэй те. Айгуу карьертай байж явж явах хэрэгтэй байсан штэ. Би ханаж хүрээгүй байна гэд. Ер нь яагаад ч юм ингээл амьдралынхаа талбарууд дээр өөрийнхөө хүссэн хүн болж чадаагүй гэдэг нь өөрийг нь айгуу зулгаагаад байдаг. Тэгээ энд гол асуудал нь хүн өөртөө нөхцөл тавьж эхэлж байгаа. Би энэ нөхцөлийг биелүүлж ийж л үнцэнтэй. Би энэ нөхцөлийг биелүүлж ийж л хангалттай гэж өөрийгөө мэдрэх. Яг энд яг хамгийн гол асуудал явж байгаа. Би ахаад дотоод хэлчихэ. Би энэ нөхцөлийг энэ үр дүнд хүрч ийж л өөрийгөө үнцэнтэйгээр мэдэрнэ. Би өөрөө энэ зүйлийг хийж ийж л би өөрийгөө хангалтайгаар мэдэрнэ гэдэг. Эннээс болж бид нар энэ мэдрэмжийг олж авч байгаа. Ерөөсөө өөрийгөө яг нөхцөлтэй хайрлах. Би энэ нөхцөлийг биелүүлээгүйгээс болоод би дутагдaltaй хүн. Би хэлсэн зүйлүүдээ хийж чаддгүйгээс болоод би залхуу ойлгохгүй амтан. Гэ өөртөө нэр зүвчж байгаа. Тэгээ өөртөө тийм хүнд нэр зүвлэгчээр тэрнээсээ яаж ч гарах гарч чаддгүй. Бид нар өөрсдөө ингэж нөхцөл тавьж байгаа цагт хизээж яг үнэхээр өөрийгөө бүрэн дүүрэн туллаа мэдэрч өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж өөрийнхөө яг үнэхээр тийм болох гэдэг хувилбарт очиж чадахгүй. Ерөөсө байнга л нэг газар руу очихгоо л байдаг те. Би арай л болоогүй гэдэг мэдрэмж нь яг миний амьдралын туршид байнга байсаар ирсэн. Би өөрийгөө байнга л арай л болоогүй байна те. Арай л тийм хэмжээнд хүрээгүй байна. Арай л яг хүссэн хэмжээнд хүрээгүй байна гэдгээс болоод энэ мэдрэмж нь яг намайг зарим нэг зүйлийг хийхэд хүргэсэн. Гэхдээ хизээч намайг яг сэтгэл хангалуун байлгаж чадаагүй. Тэр нь байнга тэ өөрийгөө яг хуу тэгж шүмжлээд юм хийлгэх нь яг хуу гаднаас нь харж байгаа хүнд айгүй дажгүй байж магадгүй. Энэ хүн ямар айгүй амбицтай юм те. Гэхдээ дотроо тэр хүн би хангалтгүй байна гээл ингээл байнга тэ тэр зүйлийг хийж байгаа хүн хизээ нэгэн цагт burnout төрнө. Эсвэл байнга аз жаргалгүй байдаг. Ямар нэг зүйлд хүрсэн ч гэсэн сэтгэл ханамжгүй байдаг. Тэгээ тийм хүн хизээж яг бүрэн потенциалаа шавхаж чаддаггүй. Зарим нэг зүйлд те эрсдэл үүрэх те үнэхээр хийж үзээгүй юм а хийх ч юм уу те. Тийм зүйлүүд дээр би арай болоогүй шүү дээ. Би бэлэн биш байна те. Би арай яг тэр төгс газраа хүрээгүй байна. Би яг тэр яг хүрмээр яг тийм хэмжээнд очиж иж л яг энэ зүйлийг хийж эхэлнэ ч гэдэм юм уу те. Тэрнээсээ болоод ер нь зарим хүмүүс яг юм perfectionist mindsetтэй болчихдог. Perfectionist mindset гэдэг нь яг л бүх зүйлийг төгс байлгах гэдэг те. Өөрийгөө яг тэгэж төгс биш хүн те. Би алдаа мадаг гаргадаг гэдгийг хүлээн зөвшөөрөх айгүй дургу. Би чинь зүгээр л сайжраад явж байгаа хүн шүү дээ. Би чинь зүгээр л хүн шүү дээ. Би бол алдаа мадаг гаргадаг гэж бодхоосоо илүү өөрийгөө тэр яг хатуу стандартаа яг барих гал байдаг. Тэрэндээ л хүрэхгүй бол дандаа хангалтгүй, дандаа өөрийгөө хурууж чичлээд, өөрийгөө шүмжлээд, өөрийгөө зовоодог. Тэгээд тэр үе явцад хүний дотор нь нэг тийм хүлээн зөвшөөрөгдөхтэй, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх, байгаагаараа хайрлагдах, үн цэнтэй гэж мэдрэх тэр хэрэгцээ нь хангадаагүйгээс болоод хүмүүс янз бүрийн сэтгэл зүйн асуудлууд ордог те. Түрүүн зөндөө ярьсан ямар нэг зүйл донтох, сэтгэл гутрал, сэтгэл зовнил, anxiety гэх зөндөө асуудлууд байгаа. Гэтэ яг энэ талаар сайн бодоод байхаар ер нь жоохон инээдтэй. Бид нар яагаад өөрсдийгөө хангалтгүй гэж мэдэрдэг байгаа. Юунд хангалттай байх гэдэг юм гэдэг нь айгу санаа асуулт байгаа ч тийм. Бид нар зүгээр л энэ хороо дээр хүн болж төрөө те. Энэ хороо ертөнцийн нэг хэсэг байгаа болохоор л хангалттай. Бидэрт ямар ч буруу зүйл ерөөсөө байхгүй. Ямар нэгэн те би хувь хүнийхээ хувьд алдаатай гэсэн юм байхгүй байхгүй. Бид нар яагаад өөрийгөө хувь хүнийхээ хувьд алдаатай гэж мэдрээд байгаа. Уг нь бол ямар ч алдаа бол байхгүй. Тэрийг бид нар логикийн төвшөнд мэдж байгаа. Би зүгээр л хүн болгон л өөсөвтэй, хүн болгон өөсөвтэй, хүн болгон алдаа гаргадаг. Хинч энэ ороо дээр төгс байна гэж байхгүй. Гэхдээ би яагаад өөрийгөө хувь хүнийхээ хувьд алдаатай гэж мэдрээд байна. Айгуу сонирн байгааз бид нар хизэж тэ нялх хүүхдүүд дээр очоод эсвэл тэ нохоон дээр мууран дээр очоод чи хангалтгүй байна. Чи бол алдаатай тэ. Чи барыг энд байх ёсгүй гэж байгаа юм шиг тийм өгүүлбэрийг хизэж бид нар хэлдэггүй.
Ер нь энэ өгүүлбэр логикийн түвшинд угаасаа алдаатай. Гэхдээ яагаад бид нар одоо энэ тэмдэг нэрийг өөрсдөө гаргаж ирээд байна? Би алдаатай, би дутмаг, би хангалтгүй гэдэг мэдрэмж. Мэдээ бид нар хизээч бүр нялх хүүхдийг чи хангалтгүй штэ гэж хэлдэггүй. Ерөөсөө тэгэж нөхцөл тавьдаггүй. Гэтэ яагаад ч юм яг хүүхэд өсөөд том болж эхлээд том хүн болоод тэгэнгүүт бидэрт нөхцөл тавиутаад эхэлдэг. За энэ нөхцлүүдийг биелүүл шүү. Чи яад энэ энэ амжилтанд хүрээд ийм зүйлд ороод ингэж чи хангалтайгаар өөрийгөө мэдрээрээ гэд. Нэг ёсны яг төгс болж ижил үн цэнтэй болох гэдэг шүү дээ. Нөхцлүүдэд биелүүлж үн цэнтэй болох гэдэг. Гэхдээ хинч энэ хорвоо дээр төгс биш. Бүр энэ хорвоо дээр хинч бүх зүйлийг төгсөж чаддгүй. Энэ хорвоо дээр төрсэн хүн болгон ямарваа нэг өөсөвтэй байдаг. Энэ хорвоо дээр төрсэн хүн болгон ямар нэг алдаа гаргадаг. Заримдаа маш том алдаа гаргадаг. Тэгээ бүр амьдралын эхнээс нь эхлэе заяа. Бид нар нялх байхдаа бол тийм мэдрэмжийг угаасаа авч байгаагүй. Тэгэхээр нялх хүүхэд бол энэ хорвоо дээр ерөөсөө л цав цагаан цаас шиг төрдөг. Тэгээд төрөөд эргэн тойрноосоо бүх зүйлийг сурч авдаг. Тэгэхээр бидний яг энэ би алдаатай юм байна, би дутмаг юм байна, би хангалтгүй юм байна, би нөхцлүүдэд биелүүлж иж хангалттай болох юм байна гэдэг ерөөсөө л хүүхэд наснаас эхэлдэг. Ерөөсөө л бид нар тэр цэв цэвэрхэн цаасан дээр одоо ингээд ээж аав ямар нэг юм хэлээд эхлэн заа. Ээж аав ч юм уу эргэн тойрны хинч байж магадгүй шүү дээ. Багш нар янз бүрийн мессежүүдийг өгөөд эхэлнэ. Тэгэл тэрнээс бидний би өөрөө яг хин юм бэ гэдэг өөрийнх нь identity үүсч эхэлж байгаа тийм жоох хүүхэд өөрийгөө за би ер нь ийм юм шиг байна. Би тийм юм шиг байна тийм. Тэ энэ динамикт ерөөсө хамгийн чухал зүйл нь бидний одоо дээр харж явдаг хүмүүс яхаарахгүй бидний ээж аав одоо яг тодорхой хэмжээнд багш нараас орж иж магадгүй заяа. Хинч гэж магадгүй. Тэр хүмүүсийн хэлж байгаа үг бол ерөөсөө л бурхны л хэлж байгаа үг гэж бодог. Бид нар бодлоо тийм жоох хүүхдүүд бид нар аав ээжээгээ бүгдийг нь ерөөсөө л энэ хүмүүс ямар ч өөсөвгүй хүмүүс гэж бодог. Тэр хүмүүсийн хэлсэн үгийг ерөөсөө л 100% тэр хүмүүс алдаа гаргана гэж байдаггүй. Ерөөсөө тэр хүмүүсийг төгс хүмүүсээр төсөөлдөг. Тэгээд одоо бид нар өөр өөрсдийнхөө identity-г бүрэлдүүлж ирэхээр тэр хүмүүс юу гэж хэлж байна гэдэг нь хамаатай болно шүү дээ. Тэнгүүт тэр хүмүүс маань юу гэж хэлдэг вэ гэхээр за яг би ингээд ээж аав нарыг болоод буруутгах гэж байгаа биш. Энэ ерөөсөө л нийгмийн асуудал. Бидрийг тэнэг юм уу? Чи мангар юм уу? Чи яагаад ингэхгүй байгаа? Бити олиггүй царайлаад байж юм уу? Яад ерөөсөө л бидэрт янз бүрийн шүүмжүүд орж ирдэг. Яг шүүмжийг ихтэйхэн байдлаар өгч болно л доо. Чи ийм алдаа гаргасан байна. Энэ алдаа чинь ерөөсөө ийм утга учиртай ийм зүйлд муугар нөлөөлж байна. Тэгэхээр чи ийм алдааг засч болно гэхийн оронд бид нар хувь хүн рүү халддаг. Ерөөсөө жоох хүүхдийн тэр identity гэдэг зүйл тэр өөрөөрөө харж байгаа би хийм бэ гэдэг ойлголт нь хамгийн чухал зүйл. Тэр зүйлийг бол хамгийн чухал нандинах хэрэгтэй. Гэхдээ тэр зүйл рүү шууд бид нар дайралт хийгээд эхлэхээр энэ асуудлууд үүсч эхэлж байгаа. Яг түрүүний хэлдэг чи тэнэг юм уу гэдэг чинь би тэнэг хүн юм байна. Ерөөсөө би тэнэг хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол би засарч чадахгүй болчих жоохоо. Би тэр нэршлээсээ гарч чадахгүй. Би тэнэг хүн. Тэгээ энэ тэндээс одоо яа ээж аав нь байнга чи тэнэг юм уу? Чи мангар юм уу гэдэх юм бол тэр хүүхд юу гэж бодох вэ? Бодоод үзтээ. Зүгээр л за би тэнэг юм байна. Би мангар юм байна гэж бодно. Тэгээ хамгийн харамсалтай нь шүү дээ. Жоох хүүхэд ерөөсөө л бүх ачааг өөр дээрээ өөртөг. Ерөөсөө ээж аавын мэдэрч байгаа мэдрэмжинд хариуцлага үрж эхэлдэг. Ерөөсөө л ээж аав ингэж мэдэрч байгаа бол миний буруу юм байна. Багш ингэж мэдэрч байгаа бол миний буруу юм байна. Гэт тэр бүх ачааг өөр дээрээ аваад ерөөсөө л дотроо дүгнэлт хийдэг. Ерөөсөө би л болж өгөхгүй. Ерөөсөө л ээж аав намайг шүмжлээд байгаа, багш намайг шүмжлээд байгаа шалтгаан би л болж өгөхгүй байгаа юм байна л гэд ийм яг тэр өөрөөрөө шүмжилдэг хэсэг нь үүсэж эхэлж байгаа. Тэг яг дараа нь ингээд том болсон ч гэсэн ээж аав нь багш нар нь ингээд амьдралд байхгүй болсон ч гэсэн тэр дуу хоолой нь яг багада яаж сурсан тэгэл өөрөөрөө тэгэл шүмжлээ яваад байдаг. Би л болж өгөхгүй байна. Би л нөхцлүүдэд биелүүлэхгүй байна. Тэг үг нь энэний шийдэл нь шүү дээ. Жохоо хөх дууг нь за алдаа гаргачихжээ. Алдаагаа засъя гэж мэдэрч болно шүү дээ. Гэхдээ
ерөөсөө яагаад тэгэж мэдрэхгүй байгаа вэ гэдэг шалтгаан нь өөрийнх нь хэрэгцээ нь хангагдаагүй. Хүүхдэд хайрлагдах хэрэгцээ байдаг тийм. Гэхдээ бид нар ерөөсөө тэр талаар боддгоо. Тэгээ нялх хүүхдүүд дээр хүртэл яг тийм хийгдсэн судалгаа байдаг. Хайр гэдэг зүйл бол ерөөсөө үндсэн хэрэгцээ юм байна. Одоо тэр хар нялхаасаа тий ээж аав нь байгаагүй тийм хайр хүртээгүү хүүхдүүд цаанаасаа сэтгэл зүйн асуудлуудтай болдог, цаанаасаа гэмт хэрэг хийдэг, цаанаасаа янз бүрийн асуудалд ордог гэдэг. Тэгээд бид нар яг энэ хайрлагдах хэрэгцээг ерөөсөө нэг авч үздэг. Ээж аав нар бол ер нь л тий хүүхдээ хатуу гараар л үсгэе. Энийг юмэг тий эрхэм болоо болгож явахаар зүгээр яг тий сайхан яа тий хийх ёстой зүйлүүдээ хийдэг. Тийм хатуу гараар л өсгөж гэж боддог. Ерөөсөө тэрэнд хайрлах хэрэгцээг нь хангая. Энэ хүүхэдтэй дотроосоо бас хайрлагдмаар байгаа шүү гэж ерөөсөө боддгоо. Гэтэ ер нь энэ хайрлагдах хэрэгтэй гэдэг зүйл бид нар нэг их тэгж боддгоо, хүлээн зөвшөөрдгөө. Тэр талаар нэг тэгж яригддгоо. Тэрнээс болоод айгүй олон сэтгэл зүйн асуудал одоо. Таар бодоо бид нар зүгээр л нийгмийн нөхцөлд биш үү? Зүгээр л найзуудтайгаа танихгүй хүмүүстэй байхад би нэг тийм үг сонсч байсан. Ихэнх хүн намайг хайрлаач гэд хашгирч идэг ер нь бол. Хайрлаач, хүлээн зөвшөөрч хайрлаач гэд. Тэгээ энэ бол яахын аргагүй нь. Бид нар тэр зарим хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөгүй, тэ зарим хүмүүс зүгээр л чамайг байгаа үгүйх чинь баг тэ хүлээн зөвшөөрөхгүй. Эсвэл өөдөөс чи инехгүй. Эсвэл яа энэ зүгээр тэ тийм мэдрэмж төрөхөд л бид нар цаанаасаа үүдэлт мэдэрдэг те цаанаасаа хайрлагдаагүй хүлээн зөвшөөрөгдөөгүй. Гэхдээ эцсийн эцэст бидэрт те бүх хүмүүст хайрлагдж байгаа хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэж мэдэрчээсэн бол яг энэ өөрөө шүмжилж байгаа өөрөө үн цэнэгүй хангалтгүй гэж мэдэрч байгаа мэдрэмж хизээч гарч ирэхгүй. Тэгээ энэ биний нүдийг нээж өгсөн яг тийм ойлголт байсан л та. Үнэхээр л нэрээ бидний яг хамгийн гол асуудал хамгийн гол хэрэгцээ нь хайрлагдах хэрэгцээ гэдэг юм байна. Яг гоо энийг би ингээд эрэгтэй хүний хувьд ийм сонсохоор ингээд надаа жоохон юу гэмтэй одоо эрэгтэй хүмүүс ч нэг цаанаасаа тийм мэдрэмжээсээ хол те зүгээр л жоохон те эрүүн шиг бай гэл нэг тийм бусдаасаа те бие даасан хүчрхэг байхыг шаарддаг шүү дээ. Хайрлагдах хэрэгцээнгүүд нэг тийм ихэнх хүмүүс сул дорой юм шиг мэдэрчээж магадгүй. Гэхдээ тийм л болохоор энийг жоохон хүлээн зөвшөөрөхтэй энэ талаар судлах мэдэх гэдэг зүйлүүд бол ялангуяа эрэгтэй хүмүүст бол айгүй хэцүү байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол яхаа аргагүй туйлын үнэн. Бид нар зүгээр л энэ хороо дээр төрсөн болохоор энэ хороо дээр төрсөн амьд байгаа бүх хүн хайрлагдах хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээ нь хангахдахгүй бол хүн цаанаасаа эрүүл байж чадахгүй. Ерөөсөө өвчтөн хүн шиг байна л гэсэн. Бусад хүмүүстэй эрүүл харилцаа тогтоож чадахгүй. Цаанаасаа амьдралдаа юм хийж бүтээ гэж бодохгүй. Цаанаасаа л бүх зүйлээс зүгтмаар, бүх зүйлээс те ангижирмаар тэгээд цаанаасаа тэр мэдрэмж нь өөрөөр нь зулгаагаад байна л та. За тэгээ энэний эцэст одоо яг жоохон ойлгогдож байгаа байх гэж найдаж байна. Ер нь энэ өөрөөрөө алдаатай гэж мэдэрч байгаа мэдрэмж хаанаас гарч ирсэн бэ? Яг гол асуудал нь юу байгаа юм бэ? Гэт тэгээд энэний шийдэл нь юу юм бэ гэд одоо яг тэр талаар ярьж эхлэе цаа. Ерөөсөө л энэ бүхний шийдэл нь юу вэ гингүүд хүн өөрөөрөө инэрх гэдэг шийдэл. Өөрөөрөө инэрх гэдэг нь яг өөрөөрөө инэрх гэдэг нь яг гурван алхамтай гэж ярьдаг л та. Энэ талаар бол Кристен Неф гэдэг айгу Америкийн айгу лаг судлаач байдаг. Тэгээд тийм гурван зүйл яг энэ өөрөөрөө инэрх гэдэг зүйлийг бүрдүүлт юм байна л та. Self compassion гэдэг. Эхнийх нь mindfulness гэдэг. Хамгийн түрүүнд дэжтэй хүн өөрийгөө ингэж зовж байхдаа би зовж байгаа юм байна штэ гэдгээ анзаарахыг хэлж байгаа. Тэгэхгүй бол ихэнх хүмүүс яг энэ мэдрэмжэндээ баригдаад, хумигдаад, цаашаа гутраад, ганцраад ингээ явцдаг. Тэрнээсээ өөрийгөө жоохон тусгаарлаад надаа ийм мэдрэмж төрөд байгаа юм биш үү? Надаа ийм хэрэгцээ байгаад байгаа юм биш үү? Гэдгийг яг бие дээр бас мэдэрнэ гэж байгаа. Яг бие чинь хаана эсэх те. Яг ингээл цээж чинь ингээл цаашаага жоохон чихэгтэл ингээл доошоогоо нэг тийм унж байгаа юм шиг мэдрэмжтэй, уналт ч юм шиг. Тэр мэдрэмжүүдийг яг бие дээрээ яг байгаагаар нь мэдрээд за надаа ийм зүйл тохиолдож байгаа юм байна гэдгийг хамгийн түрүүнд анзаарах гэж байгаа. Тэгэд гол нь энийг анзаарахтаа ерөөсөө шүүмжгүй анзаарах хэрэгтэй. Би яагаад ийм новшин мэдрэмж мэдрээд байгаа юм? Би ийм мэдрэмж мэдрэх ёсгүй штэ. Би
одоо яа гэдэг янз бүрийн байдлаар өөрийгөө шүүмжилж магадгүй. Гэтэ яг энэ мөчөд те бид нар яг энэ өөрийгөө хангалтгүйгээр алдаатай гэж мэдэрч байгаа үед тэр мэдрэмжийг яг байгаагаар нь ажиглаад хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа. За ийм зүйл тохиолж байгаа юм байна. Надаа айгүй хэцүү байна гэд. Тэгээд дараагийн алхам нь энэ бүх зүйл хүн болгонд тохиолддөө шүү. Бид нар ерөөсө бүгдээрээ энэ мэдрэмжийг мэдэрдэг гэдгээ санах хэрэгтэй. Ихэнх хүн энэ мэдрэмжийг мэдрэхдээ өөрийгөө ингэж тусгаарлаж хумдаг л та. Гэхдээ энэ үед хүн өөрийгөө уламт хэлээд энэ ерөөсөө л хүн болгонд байдаг мэдрэмж шүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би ерөөсөө энэ бүхнийг ганцаараа тулаагүй. Хүн болгон өөрийгөө ямар нэгэн байдлаар алдаатай гэж мэдэрдэг, ямар нэгэн байдлаар дутмаг, хангалтгүй гэж мэдэрдэг. Тэгэхээр энэ бол яг л хүн болгонд тохиолддог зүйл шүү. Энэ байдаг зүйл шүү. Би хүн л юм болохоор хүн л болж төрсэн юм хойно энэ зүйлийг мэдэрч байна. Ерөөсөө энэ бүхэн ханаас гарч иж байгаа гэхээр би бусад хүмүүст хүлээн зөвшөөрөх хайрлах хэрэгцээ байгаа шүү. Би хүн болж төрсэн болохоор надад тийм хэрэгцээ байдаг. Тийм хэрэгцээнээс болоод би энэ зүйлийг мэдэрч байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд 3 дахь алхам нь өөрийгөө инэрх гэж байгаа. Өөрийгөө те шүүмжлээд, хурууж ичлээд те чи яагаад ийм биш байгаа, чи яагаад тийм биш байгаа гэл нөхцөл хангаагүй байна гэж өөрлөгөө дайралт хийхийн оронд өөрийгөө инэрхийг хэлж байгаа. За би алдаа гаргадаг шүү дээ. Би сайжирч чадхаараа л сайжраал өөртөө хичээгээл явж байгаа. Би өөрийгөө яг байгаа бүхнээр нь л хүлээн зөвшөөрч байна те. Надад үнэхээр сайн талууд байгаа, дутагдaltaй талууд байгаа. Зарим үедээ би те өөрөөхөө хий гэсэн зүйлүүдээ хийж чаддаггүй байж магадгүй, өөрийнхөө хүссэн хэмжээнд байж хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ тэр бүхэн зүгээрээ би угаасаа л өөрийгөө сайжруулж явж байгаа. Тийм төгс биш хөлбөр шүү дээ. Би угаасаа л өөрийнхөө хэмжээнд би өөрийгөө ямар шүү хүн болохыг тэ болох гэж хичээж байгаа мэдж байгаа. Тэгээ би тэрнийхээ төлөө л зүтгэж байгаа. Тэрнийхээ төлөө зүтгээл бүдрээл явж байгаа хүн би өөртөө заавал ингэж хатуу хандах шаардлагагүй гэд энэ мөчөд өөрийгөө инрээ тэ бүр яг ингээд гараа цээжин дээрээ тавих айгуу сайн гэж хэлж байгаа. Яг энэ Крис Нефкээс судлаж гараа цээжин дээрээ тавиад яг өөртөө тэгж хэлээ. Бараг л тэ би өөртөө хайртай шүү. Би өөрийнхөө талд байна. Би өөрийгөө хүлээн зөвшөөрч байна гэд тийм үгүүдийг хэлэхэд те яг чиний хамгийн сайн найз яг чиний хажууд байсан бол чамайг яаж дэмжих байсан бол те чамд яг ямар үгнүүд хэлэх байсан бол гэд тэр үгнүүдийг яг хүн өөртөө хэлэх хэрэгтэй гэж Крис Неф хэлдэг. Тэгээ нэг сонирхолтой юм нь шүү дээ. Бид нар уг нь нэг тийм судалгаа байсан юм байна л да. Ер нь өөрийгөө инэрх гэдэг зүйл айгүй ховор зүйл. Нэг судалгаан дээр хараасан чинь хүмүүстэй бусад хүмүүст өөрөөсөө илүү инэрдэг те илүү инэрэнгуй байдаг, илүү зөөлөн байдаг гэсэн чинь гэж хариулсан хүн 66% байсан. Гэхдээ хүмүүсийн 6% нь өөртөө илүү те инэрэнгуй, илүү зөөлөн байж чаддаг гэж хариулсан байл та. Тэгэхээр ингээ харахаар бид нар те яг үндэ хамгийн сайн найзуудаа хамгийн дотны хүмүүстэй бүр айгүй гой зүйл нь хажууд нь байж чаддаг те. Чи чаднаа, чи энэ бүхний арт гарнаа, чи чинь гайхалтай хүн штэ те. Чи те ийм гайхалтай зүйлүүдийг хийж үтээсэн ингээл хичээгээ явж байгаа алдаа гаргасан ч зүгээрээ гэж дэмждэг ч гэсэн бид нар өөрсдөө тэр үгийг хэлж чаддаггүй. Гэхдээ бид нар өөрсдөө хамгийн тэр их үгээр дутагдсан хүмүүс байдаг. Тэр зүйлүүдээр гачигдсан. Тийм болохоор бид нар өөрсдөө тэр зүйлийг бас өгөх хэрэгтэй. Тэнгүүт бас нэг асуудал гарч ирдэг нь юу ингээд өөртөө өгөх юм яриад байгаа юм те. Нэг тийм self compassion гэдэг нь бас ингээд илүү selfish гэдэг үгтэй холбогддог. Илүү хуваа хичээсэн те өөрийгөө л гээд байгаа гэж бодож магадгүй. Гэхдээ судалгаагаар бас хараалдаг. Өөрийгөө илүү инэрч чаддаг хүмүүс бусдыг инэрч чаддаг юм байна гэсэн судалгаа байдаг. Өөртөө инэргүй хандаж чаддгүй, өөрийгөө айгүй балиар шүмжилдэг, өөртөө сайн харилцаатай байж чаддгүй хүмүүс бусад хүмүүсийг инэрч чаддгүй. Яг гэвэл өөрийнх нь хэрэгцээ нь хангагдаагүй. Яг тэр нөгөө нэг тэнэг том те хүнд ачаатай гинжээ үүрцэн явж байгаа хүн бусад хүмүүсийг инрэх, хайрлах, бусад хүмүүсийг анзаарах, бусад хүмүүст ямар хэрэгцээ байна гэдгийг анзаарч чаддаггүй. Яг гэвэл өөрийнх нь асуудал нь өөрийнх нь те нүднийх нь нуурт ингээ битүү манан үүссэн.
Тэгээ бусад зүйлийг харж чадахгүй. Яг тэгэл өөрөөхөө мэдрэмж өөрөөхөө өвдөлтөнд богдсон байдаг. Тэгээ судалгаагаар ч бас өшөө зөндөө олон сайн талуудыг харуулдаг. Өөртөө инэрэнгүү хүмүүс те илүү их амжилтанд хүрч чаддаг, илүү аз жаргалтай байдаг. Тэгээд яг хамгийн сонирхолтой нь шүү дээ. Өөрөөгөө инэрх гэд одоо энэ нэг мэдрэмж ч юм уу те энэ зүйлийг хэмжиж болдог гэж байгаа байхгүй юу? Энэ зүйл нь хэрэг байна. Хүн тэр хэмжээгээрээ өөрөөгөө буруугаар мэдрэх, өөрөөгөө тэ алдаатай мэдрэх, дутуу мэдрэх, ер нь өөрөөсөө ичих тэр мэдрэмж нь илүү бага байгаад байдаг. Тэгэхээр энээс яг харж болно. Үнэхээр өөрөөгөө хангалтайгаар мэдрэх юм бол өөрөөгөө хайрлах, өөрөөгөө инэрх мэдрэмжийг илүү эсэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ бас энэ өөрөөгөө инэрх гэдэг мэдрэмж хүмүүсийн бүр тийм анзаарч байгаагүй зүйлүүдэд нөлөөлдөг байж магадгүй. Одоо миний нэг үзчихсэн бичлэгэн дээр нэг терапевт байсан байхгүй. Тэгээд тэр залуу бүр янзан бүр юм туршиж үзсэн. Гэтэ яагаад ч юм хүмүүсийн өмнө ярихдаа айгүй их сандардаг байсан юм байна л да. Тэгээд энэ хүний гол асуудал нь ерөөсөө л ингээл anxiety-ний асуудал юм уу? Тэгээд тэ сэтгэл зовных асуудал гээл тэрийг нь шийдэх гээд байсан ерөөсөө болоогүй. Гэхдээ уг ухта ерөөсөө л энэ хүн өөрөөсөө ичж байгаа те өөрөөгөө тэгэж дутууд болон мэдэрч байгаагаас болоод сандраад яваад байсан гэдгээ яг сүлд нь олж мэдсэн. Тэгээд өөртөө энэ тэ инэрх гэдэг зүйлийг илүү их дадал болгоод өөрөөгөө илүү инрээд ирсэн чинь тэр зүйл нь тэ олон хүмүүсийн өмнө ярихдаа сандардаг тэр мэдрэмж нь алга болоод ирсэн. За тэгээ хоёрдугаарт бидний хийж чадах зүйл нь бид нар өөрөөгөө хэмжиж байгаа хэмжүүрээ гаднах хэмжээр биш доторх хэмжээр болох хэрэгтэй. Бид нар өөртөө ингээл нөхцөл тавиад байгаа шүү дээ. За би тийм хэмжээний мөнгөтэй болж штэ. Яа тийм одоо тийм найз охинтой болж ээж, тийм хэмжээний амжилтанд хүрч иж би үн цэнтэй мэдэрнэ гэдэг. Ер нь байнга бид нар өөрсдөө ямар нэг зүйлд харьцуулж идэг. Өөр бусад хүмүүсийг хараа те. Би тэр хүн шиг те тийм хэмжээнд хүрч иж л те. Тим хэмжээнд лаг бүжгэлдэг болж иж, тим хэмжээнд царайлаг өндөр баблаба. Тэгэл ер нь яг өөрөөгөө харьцуулж байгаа цагт өөрөөгөө нийгмийн стандартаар хэмжиж байгаа цагт ер нь хүн хизээж сэтгэл хангалуун байж чадахгүй. Тэр нөхцөлийг биелүүлсэн ч гэсэнтэй ингээд айгуулаг мундаг, айгуулаг хөөрхөн эмгтээчүүд байдаг. Тэр хүмүүс тийм хэмжээнд байгаа ч гэсэн өөрийгөө дутуугаар л мэдрээд байдаг те. Яг энэ тэр айгүй хөөрхөн эмгтээчүүд тэгэл яг өөрийгөө ёо би царамуутай, би ингээл өөсөвтэйгээл ер нь хүн байнга өөрөөхөө өөсөвийг хардаг болчихж байгаа. Яг тэгвэл өөрөөс нь илүү хүн байнга байгаад байдаг. Тэгээд өөрийгөө харьцуулаад би хангалтгүй шүү дээ. Тэгээд өөрийгөө хангалтгүйгээр мэдэрчиж байгаа. Өөрөөгөө доогуур тавьчихж байгаа. Энэ бүхнээс л гол асуудал гарч ирж байгаа. Ер нь өөрөөгөө үнэлэх үн цэнийг бусад хүмүүс даатгах байгаа байхгүй юу? За нийгэм те бусад хүмүүс та нар л миний хэр үн цэнтэйг шийд гэлж байгаа. Гэхдээ бодохоор тэнэг ууц. Бид нар өөрөөгөө үн цэнийг бусад хүмүүст те шийдэхээр нийгэмд шийдэхээр даатгах гэдэг утгагүй зүйл байгаа үст те. Хинч тэгхийг хүсэхгүй. Гэхдээ бид нар бүгдээрээ жинхэнэ амьдралтаа тэгдэг. Тэгэхээр энд гол шийдэл нь юу вэ гэхээр бид нар гаднах зүйлүүдээр өөрийгөө хэмжихээс илүү дотгошоогоо олж эхлэх хэрэгтэй. Зүгээр л өөрөөгөө хувьд би өөрийнхөө ямар хүн болох гэж хичээж байгааг мэдж байгаа. Би тэр зүйлийг төлөө ажилдаг. Тэгэл хангалттай. Би төгс хувилбартаа очиж иж үн цэнтэй мэдрэх албагүй. Би ерөөсөө өөрийгөө яг одоод байгаагаараа өөрөөхөө бүх хөөсөвтэй өөрөөхөө бүх сайн талтайгаа тэгэл энэ бол ерөөсөө би гэдгийг хүлээн зөвшөөрч ирж байгаа. Тэгээд эренгүүд яг тэр нөхцлүүдээс илүү өөртөө прогресс гаргаж гинүү гэдэг дээр анхаарал хандуулж эхэлнэ л дээ. Прогресс дээр төвлөрөөд эренгүүд одоо алдаа гаргана шүү дээ. Тэнгүүд алдаа гаргангууд хүн би нөхцлөө биелүүлсэнгүй гэж бодохын оронд за би ч угаасаа прогресс шүү дээ. Би төгс биш, би угаасаа л алдаа гаргадаг. Бүр яг үнэндээ биш дээ. Алдаа гаргаж яана гэдэг чинь би хичээж байна гэсэн үг. Би сайжирч байна гэсэн үг. Тэгэхээр би хичээгээд явж байгаа сайн байж байгаа болохоор би энэ маань л хангалттай. Энэ маань л ерөөсөө энээс өөр зүйл яах юм бэ? Би хичээж штэ. Тэрнээс илүү хүн өөр яг яах ёстой яг яаж иж өөрийгөө бүтэн мэдрэх ёстой. Өөр юу ч хэрэггүй штэ. Зүгээр л хичээж байна. Тэгэл болоо. За 3 дахь зөвлөгөө нь энэ judgment discernment гэдэг хоёр үгийн ялгаа.
Энэ хоёр нь ямар яг монгол үгэн дээр одоо яаж болохоосаа мэдэхгүй байна л да. Ер нь бол хоёулаа шүүмжлэх гэсэн үг. Гэхдээ шүүмжлэхдээ бид нар зүгээр зэгцтэй шүүмжилж болно тийм үү? Эн чинь зүгээр ийм зүйл байна. Тэр нь тийм зүйл байна. Тэгэхээр энийг хийчихвэл ийм зүйл болох гээд байна гэд энд бол цэвэр ингээд логикийн хувьд ямар ч те дайралт хийж байгаа тийм эмоц те хүчтэй эмоц төрж орж ирээд хуруужилж байгаа тийм байхгүй зүгээр л бид нар одоо жишээлбэл мэдээж зарим хүмүүс чамаас зарим нэг талаар илүү ээж магадгүй шүү дээ. Тэрэн дээр бол тэрийг зөв хүлээн зөвшөөрч болно те. Энэ хүн энэ зүйлүүдээр илүү байна. Би энэ зүйлүүдээр тутмаг байна. Тэгэхээр энэ бол бодит байдал. Би бол бодит байдлыг үүсгэх гээгүй. Шүмжлэхэ болно гэдэг нь бодит байдлыг үүсгэх асуудал ерөөсөө биш. Гэхдээ энэ хүн илүү байна, энэ доогор байна. Тэгэхээр би дутмаг, тэгэхээр би олиггүй амт ингээд яг энэ цаашаага эмоц орж ирээд цаашаага өөртөө дайралтууд орж ирэхээр ерөөсөө гол энэ яг тийм хортой шүмжлэлүүд гарч ирж байгаа. Ерөөсөө энийг judgment гэж байгаа. Discernment гэдэг нь яг бодит байдлыг байгаагаар нь харах. Judgment гэдэг нь дээр нь нэмээд те өөрөөгөө тэнэг мангар янз бүрийн ингээд дайралтууд те илүү хортой шүмжлэлд орж ирэхийг хэлж байгаа. Тэгээ энийг бусад хүмүүстэр айгуу гоё ажиглаж болно заяа. Зарим хүмүүс илүү тайван те ямар нэг зүйлийн талаар ярихдаа зүгээр л бодит байдлыг байгаагаар нь ярьж чаддаг. Эсвэл илүү эерэг байж чаддаг те илүү гоо цэцлэн гарч чаддаг. Гэхдээ зарим хүмүүс илүү хуруужчилдаг. Өө тэрнийг олихгүй юм те тэрнийг тгээ явж илээ ч гэдэг юм уу те. Өө тэрнийг тэнийг юм тэгжилээ. Ингээд яг нэг тийм те хуруужчилсан, дайрсан, дооглосон нэг тийм илүү шүүмж явж байгаа. Тэгэхээр бусад хүмүүсийг те өөрийгөө ч гэсэн те бусад хүмүүсийг шүүмжилж байхдаа анзаарах хэрэгтэй. Тэгэд тэр үед анзаараад за би шүүмжлэхээс илүү зүгээр л те яг тэр дайралт хийж байгаа те илүү тэр дооглож байгаа тэр зүйлийг нь аваад зүгээр л бодит байдлыг байгаагаар нь харъя. Байгаагаар нь хүлээн зөвшөөрье. Яг тэгэх гэж хичээгээд үзэрэй гэж зөвлөе. Тэгээ энэ бол эзэмшихэд айгүй хэцүү зүйл гэж бодож байна. Гэхдээ энийг эзэмшчих юм бол хүн амьдралдаа илүү сэтгэл хангалуун те бусад хүмүүстэй ч гэсэн хамаагүй эрүүл харилцаатай байна. Тэгэхгүй бол тэгэл ер нь байнга ингээд шүүмжлэл, гомдлоо, дайралт хийждэг тийм хүний хажууд байх бол айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрний яг эсрэг бид нар илүү энэрэнгүй, илүү хүлээцтэй харилцаандаа ер нь тийм л байхыг хичээх хэрэгтэй. Өөртөөгөө харилцах харилцаандаа ч тэр бусад хүмүүстэй харилцах харилцаандаа ч тэр яг энэ илүү энэрэнгүй байх, илүү хүлээцтэй байх гэдэг зүйлүүдийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэж хүсье. За хэдүүлээ өөрсдөө болж болох ёстой. Тэм болох гэж шийдчихье. Баярлалаа.